ирсэн байна. Ингээ буугаад. Одоо энэ байрлах газраа ерөөхдөө хараад судлаад явж байна. Ийшээ газар машин явах боломжтой нүггүй юу? Үзчихэд ирж байгаа шүү. Яхаараа наад ашигч. Нэг дөрөөгд ингээд тэр мотыг авч яваад болчихж болж байна. Тэгээд машины мөрөнд хийцээ явсан шиг. Тийш болчихно. Сэрхий. За өнөөдөр бит хоёр өвөл анх удаа майханд хонж үзэх чинь. Хотоос 100 км орчимд гараад ирчихсэн. Модонд гараад ирчихсэн байна. Өнөөдөр цаг агаар маш гоё тогтун, агаар гоё цэвэр байна. Өвлийн аялал хийхэд нилээдгүй бэлтгэл шаардлагатай байдаг. Дөнгөж майхангаа барьчихсан байж гэн. Тэгээд нилээдгүй ажилтай байд юм гал түлээгээд. За тэгээд удахгүй эргээд уулзъя. Ямарч ингэрийг зааж өгсөн шүү дээ. Ингээ ямарч хаяалаараа гэж зааж өгсөн. Ерөнхийдөө доогуур амих юутай болох тэр, зайтай болох тэр салхих ордон тий. Тийм болох тэр. Угаасаа л Монгол гэрийг ингээд үйл хаяалт гэж тий. Тэгээд энийг хаяалч. Тэгээд модондоо яваад модоо авчираад гал мала. Хилэндээ ямарч хотоос ямарч жоохон түрээтэй ирчихсэн байгаа. Эндээсээ бас жоохон гал авсан. Ойр зүрх юм уу гэдэг. Ажил их байна оо. Зон бол сайхан тэгэл майхангаа барьлаа. Болоо. Гэсэн чинь майхан барин галаа ассан. Инээ тэрэ цасаа ихлэх усан майхангаа барьлаа галаа ассан буцаад яа нэ гэдэг юм даа. Тэгой зогт юм тий. Нэг үтчихсэн. Хати стресс бухимдлаас болоод. Шат өөрийн татгачсан. Өнөөдрийн төлөвлөгөө юу лээ? Өнөөдрийн төлөвлөгөө. Одоо сайхан амарна. Энэ 7 руу гарч үзнэ. Гэтэ нар ихт буух болох төр хэр их юм хийж амжчихна. Тэгээд их юм хийж амжихгүй болвол тэгэл хоолоо хийж үдэн. Хоолны миний бол нэлээд ариун байгаа тий. Хоолны миний ариун байгаа. 3-4 хоол хийн гэж бодсон чинь амжирмаггүй юм тий. Бараг барж идэхгүй юм шүү тий. Яг нь харж илээ. Гэхдээ ямар ч хоёулах нэг ч бас булгнаад бас гой юм хийж идэх санаанууд байна. Яах юм бэ? За гэлцээ төлөө. За гэлцээ.
майхангийн талаар бас мэдээлэл өгч үү. Энэ номад гэдэг аяллийн дэлгүүрээ майхан. Энэ ч билээ 6-8 өний майхан мэл тий. Хамгийн том майхангийн аваад ирсэн. Тэгээд нөгөө өөртөө номад гэдэг номадраа нэртэй болох тэр номад гэсэн юм болгон дуртай байгаа. Тэгээд номад аяллийн дэлгүүрээс эднийх угаасаа майханга зөндөө олон жил туршаад үтсэн. Тэгээд туршилтынхаа явцад бас сайжруулаад явчихсан. Материал юуны үед чсэн гадуур яваад харьцуулаад харахад бол таалагдсан. Тэгээ хажууд нь яг энэ дэлгүүрийн хажууд бас ми ивент тэгээд юутай түрээсийн газартай байд юм байлээ. Яг энэ майхан түрээслэх зуух, майхан шок, ор гэж ер нь бүх төрлийн аяллийн хэрэгслүүдийг бас түрээслэх боломжтой байдаг болох тээр битэр шиг яг ийм туршилт хийж байгаа хүмүүс бас таатаа санагдсан. Тэгээд дурсч үзээд болж ийн үгүй юу тэгвэл энэ майхангаа авах уу яах уу гэдэг юугаа хийх бас боломжтой гэх юм тий. Эсвэл нэг ойр зурх ганц хоёр удаагийн аяллаар ганц 2 хоног яваад ирэх юм бол түрээслээд аваад яваад нэг дор ингээ заавал олон юм хөдөлж авах шаардлагагүйгээр бас их боломжтой юм байна гэж бодсон. Гэхдээ хэрвээ өвлийн аяллыг олон хийх гэж байгаа бол түрээсийн мөнгөндөө бодож ирснаас нэг сонголтод авах ч гэсэн асуудалгүй тий. Тэгээд өнөөш нь хоноол ямарцсан тэгээд майхангийнх нь чанарыг шалах шээ да тий. Майхан амин хүнд болох тэр ингэ чарган дээр ч ирж ирсэн. Өнөө маш ойрхон л та гэхдээ хүнд болох чарган дээр ч ирж ирсэн. Гэсэн чинь чавцаа өөрийгөө болох гэж чарга авчирсан гэж утсан гинэ. Энэ нөгөө зүгээр амин чарган дээр тэгээд майхангаа чарган дээр чирсэн. Гадны юм үтцсэн юм аа. Гадныхан ч ерөөсөө өвлийн аялал хийж байгаа хүмүүс яваа аялал маялал хийхдээ бол зүгээр одоо нэг жоохон уртхан чарган дээр хамаг юм ачаал тэгэл мод руу гараа авчт юм бэл. Тэгээ модонд гараад л бүх юмаа дэлгээл засаал. Гэхдээ тэд нэр ингэж яваа аяллах бол юм том айх авчихгүй л дээ. Тэр бол яг явган биш аяллах юм чи. Том айх явах ямар ч асуудалгүй. Бүр унаад өгссөн байсан мод зол авч байгаа шүү. Шинээр мод юу уулаагүй шүү. Ингэдэг гэж видеоос үтсэн бас. Үлээ. Дэлгүүр аялагчтай лөө. Тэднийх нэг хэсэг бас монголоор аялж байгаа тийм видео контент гаргаж ирсэн байлээ. Тэрэн дээр нэг ах заасан байсан шүү дээ. Тэгээд хөлж хаад. Ингэж хагалдаг гэсэн. Тийм үү илүү хэмжих. Бараг орч болов. Арай болохгүй багтахгүй лөө. арай бүдөө юм. Тэгээ нэг талаас нь зохиж чагаад нөгөө талаас нь нэг талаас нь авчиж чинь ингэж зохиж яцалж байгаа юм тийм. Тэгээд нөгөө талаас нь зохих.
За ямарч. Чаахан их гээд оролцсон чинь. Сүүлийн юу ч болов мэдэхгүй. Хүүхдүүдийг алуулж хоол хийж идсээр байгаа зэрэг хоолны порцийг дандаа их хід үлчиж. Өнөөдөр энийг одоо ийм тоогоо гэж хайрлан тавд ингээд тална. Талны 3-2 юм чинь. Өнөөдөр ба яач. Өнөөдөр барж идэх юм болов уу та. Дахиад хоолны юу? Дахиад уг нь 2 хоол юм чи. Бараг энийг идсээр байгаа дуус. Өнөөдөр бараг энийг дуусгах болоо юм байна. Нэрээ их түлчтэй. Нөгөө яг л 5 хүний хоол хийсээр байгаа болсон юм шиг. За тэгтээ бол гоё болсон. Галтай байсан юм гоё. Тэр нөгөө диндээ бастай байгаа тий. За. Ягаад? The dark, 'cause once you let the light in, you won't see the beautiful stars shining down from afar. Бичдэг юм уу? Зураг авч ингэж үзсэн шүү дээ. No, I Орой хоолоо идчихэд уулан дээр гарч ирээд байж гэн. Бараг л салхилах чимээ юу вэ? Шувуу нисэх хоёр л сонсогдож байна. Өөр ямар ч юм аа. Ой модны амтны явахгүй байна. Хүн бол өөрөө талаага. Гэтэ ирж яхад битэрийг ирж яхад юу тадлаа? Бараг 8-10 буг те. Буг таарсан. Тиймэрхүү л байна да. Одоо тэгээд удахгүй ингээд нар жаргаад харах болох юм шиг шүү дээ. Тэгээд бөөж гэртээ орж кино үзсэндээ. Гэртээ орж кино. Яа тэгэхээр өөр ямар ч энд нөгөө нэг хөзөр мөзөр өөр гоё янз бүрийн хоцраагүй. Тэгэхээр одоо ороод галаа түлэх гэдэг нэг асуудал байна. Галаа ер нь сайн түлж чадахгүй байна. Би бод бүр чадахгүй угсаа ойлгомжтой. Оролдоочгүй. Манай хүн болохоор одоо айгүй галаа түлэхдээ л их анхаарах хэрэгтэй. Тэгээд шүн гайгүй дулаахан онцгой юм бол тэгэл хоёлаа нэгтэй галнаас л их хамаах юм байна. Ер нь бол. Одоо л яг ингээд нар буугаал хүүтрэн гэсэн үг шүү дээ. Сая одоо өдрөөс хойш ер нь айгүй гоё тогтоон байсан болохоор харцангуй ятаахан байна ер нь бол. Тэгээ модон дундаа байгаа учраас. Тэгэхээр одоо шүн яаж хумхаа гэдэг чинь хамгийн том челленж болж байна шүү дээ. Уулнаас бууж ирчүүд одоо гэртээ орж байна. Одоо сайн гэрээ галахгүй бол оройн ажлууд ерөөдөө дуусч байна. Одоо унтахсан шоколадтай сууж очоод унтна. Орой ол игчсэн чинь түрүүний өдрийн олон оройтод
орой ол байсан. Тэрний хооронд сайхан шоколадаас уучаад үлдэнэ. Сайхан байна уу? Баах юм алга. Гадаа янз юм байна. Сая жоохон гадуур явлаа. Одоо төгцсөн юм тийм. Янзын сайхан гадаа болвол. Одоо унтахаас өмнө жоохон шоколадаас хийж уух санаатай. Шоколадаа жижиглж ийн их үүрүүлж ийн юм. Арай унтахтай шоколадаас уудах тий. Арай унтахтай шоколадаас уудах. Одоо хүүхдүүд харчаад биднэрт өгөөгүй хоёулах нь урлаа гэх багт. Очиж байгаа тийж өгнө. Өнөөдөр тэгээд ерөөхдөө ямар санагдав? Ямар байв? Ер нь бол өвлийн аялал бол боломжийн байна. Хайтайхан байна. Болж байна. Албаар битээр тэгээд үхэн амтангуу газар ирсэн. Яг хагас үтсэн болох тэр хүмүүс чинь тал руугаар авцсан. Хүмүүс явдаг юу ч юм уу хайрхнууд ч юм уу эсвэл ашаанууд руу явъя гэх юм бол хүнтэй авах гэчээд хоёулахны болгох гэдэг бас ингээ хөнгөө газар ирсэн. Гэхдээ ер нь бол анхны удаа гэхэд бол сайхан байна. Майхан болвол үнэхээр айтайхан байна. Тэгээд зай талбай ихтэй. Тэгээд өвлийн аялал чинь гэдэг нэг новшигтэй. Тэгээд одоо ингээл энэ нэг 150 гол ингээл нэг хэсэг талбай байхгүй болчих жишээд тий. Тэгэхээр одоо энэ жилээ 6-аас 8 өний майхан гэж байгаа юм нэ. Магадгүй за 4 хүн л яг гой тухтайх юм болов тий. Хамгийн ихтэй л яг өвлийн үйлрэлт бол яг зуны үйлрэлт магадгүй 8 л ажигч болох л та. Гэхдээ дайжгүй яг дээр үед бол үнэхээр айтайхан байна. Тэгээд яг нэг юм нөгөө 100 жижиггүй учраас мод их орж ийн. Амархан шатаад дуусч ийн тий. Гэхдээ шөнийн хувьд бол шоконд бол найдана. Тэгээд шоко бас туршиж үзэн. Ямар ахыг тэгээд өглөө усч байгаа л хэлэх баг та. Амарлаг юугаар шоколадаас өгөөрэй cheers. Маршмеллоу хальчиж. Тийм ээ. Одоо сүүгээ бол арай нэлээд болцсон уу? Тэр нь маршмеллоу хийсэн амтч. Үгүй шоколад намдуулаад шүү дээ амир. Энзим байна. Галны хувьд бол одоо л нэг жоохон уучраа болоод галаа хасаж сураад ташгүй тий. Сурч шүү дээ. Би нь чадсан шүү дээ. Чадсан шүү дээ. Тий. Чаддаг гэсэндээ энэ дээр уучраа болохгүй байх юм шүү. Энэ тэгж эхэндээ асаах гэж жоохон явсан дээ. Өнөөдрийн гол нь нөгөө нэг энэ майхан одоо энэ 100 энтергээд өнөөдрийн энэ өвлийн аялалд авч явж байгаа бүх нөгөө хэрэглэгдэхүүний битээр түрээсэлж байгаа тий. Одоо өмнө хэрэглэж байгаагүй тийм хэрэгслүүд гэсэн үг дандаа. Тийм туршилтын байдлаар хэрэглэж байгаа учраас тэгэхээр бас жоохон нөгөө юутайгаа уучраалж ойлголцоог байгаа юм шүү тий. Яах танилцж шүү дээ. танилцж байгаа тий. Одоо энэ манай яг энэ оны сүүлийн дугаар болж байгаа тий. Тэгээ ерөөхдөө санаа нь бол ингээд нөгөө season 1 гэдэг шүү дээ. Нэгдүгээр бүлэг ингээд өндөрлөж байна гэсэн санаатай. Тэгээд нэгдүгээр бүлэг дуусч байгаа. Тэгээд энийгээ бас энэ дугаар дээр нэгэн тийм сүүлийн дугаар гэдэг нь болох тэр зүгээр энэ үйлрэл энэ season-ы энэ бүлгийн энэ оны за тэгээд яг энэ сүүлийн дугаар гэдэг утгаараас 24 оноо бас базаад бас сонирхолтой юмнуудаа ярилцаад цаашдаа бас бид 25 онд бид биштэй манай гэр бүл манай хүүхдүүд бид нар ер нь бүгдээрээ юу зорж байгаа вэ гэдэг талаар бас ярилцсан сонирхолтой санагдсан. Яг миний үзгээр 24 оныг ерөөдөө харж байхад бол 24 он бол бидний хувьд бол маш олон үйл явдалтай жил байлаа. Өмнө тулгарч байгаагүй хамгийн хүнд хэцүү шалгуур хамгийн хүнд хэцүү үеийг бас энэ онд амссан. Дээрээс нь бас энэ онд бид нар одоо ингээд видеогээд аялаад хүүхдүүдтэйгээ ингээд хамтдаа аялаад
илүү ойр дотно гойд нь зугаатай дурсамжтай тий бас дээр надад явдалтай аялуудыг хийсэн илүү өмнөх жилүүд байснаас илүүгээр илүү одоо гой байж гисэн тий. Тэгээд тэр нь бас яг ингээд хүнд хэцүү үеүүдийн ард дээр ч гэсэн яг тэр гоё байдлууд нь тэрийг ингээд дарж өгөөд бас яг юм нөгөө ирэнтэй бараант амьдрал ирэнтэй бараантай гэдэг шиг яг гоё тэнцвүүлж өгсөн тийм жил байлаа. Тэгээд яг 24 он бол яг нөгөө нэг хүнийг ингээд нэг амьд явж байгаагаараа ингээд баярлна гэдэг шүү дээ. Гэдэг шиг яг амьдралыг мэдэрсэн гэдэг ч юм уу. Яг тиймэрхүү он жил байж өнгөрлөө. Мэдээж хэрэг хэцүү үед байсан ч гэсэн эргээд бол бас энэ оныг ингээд мэдэрч ингээд бүхэлд нь ингээд давж туулаад ингээд мэдэрсэн дараа бол бас ингээд нэг том амьдралын нэг том ингээд хуудас иргэн гэдэг чтэй. Нэг chapter нэг бүлэг ирэж байгаа юм шиг санагдсан. Ийм он жил байлаа. Нэг удаагийн аяллыг бид нөгөө нэг хэрвээ ингээд видео хэлбэрээр үлдээгэгүйсэн бол тэрийг энийг бүрчлэн яг тэгэхэд тэгжсэн шиштэй гэдэг ингээд санахгүй. Тэгэхээр одоо бол нөгөө он гарахад бараг 3 хоног хэдэн хоног байна тий. Маш ойрхон байгаа. Гэхдээ бид нар одоо жишээл 2-3 хоногийн өмнө яг тэр өнгөрсөн одоо энэ видео контентуудаа өөрсдөө ингээд үзээд тэгтээ тухайн үед бол мэдрэмж байсан ч гэсэндээ хэдийгээр яг тэр нөгөө буцаагаад видеогоо үзэхээр тийм байсан шүү дээ гэл магадгүй айгүй богинохон цаг хугацаа өнгөрсөн одоо 6 сар ч юм уу те 1 жил хүрээгүй хугацаа өнгөрсөн хэрнээ бид нэр аль хэдийн зарим зүйлийг нь мартчихсан байдаг те тэгэхээр нөгөө гол онцлог нь яг одоо яг энэ видео контентыг угаасаа хий гэдэг зорилго нь тийм байсан. Тэгэхээр тэр зорилгодоо нөгөө нэг хүрч чадсан гэдэг нь хамгийн том одоо зорилгоо биелүүлсэн гэх юм уу те. Гэхдээ яг мэдээж нөгөө саяны хэлсэнчлэн айгүй олон зүйлүүд тохиолдсон. Гэхдээ тэднийг бид нар өөрсдөө угаасаа л даван тулаад гарсан одоо гарах ёстой ч гэдэг юм уу те. Тийм болохоор энэ онд тохиолдсон бол энэ онд нь үлдээгээд яг дурсамж болгоод те дараагийн жил рүү одоо нэг он солигдох мөч чинь нэг тийм онцлогтой байдаг шүү дээ. Одоо шинэ он шинэ бие энтер гэдэгтэй адилхан те ингээл гоё зориг тавьж гэдэг юм эсвэл ингээд нэг юм тэгээд дараагийнхаа жил рүү бас илүү өөр одоо муу он хийгээ те илүү ингээд өөр зориг тавьгээд явах нь илүү тохиромжтой дээр ч гэдэг юм уу те тийм болов гэж бодож байна л та. Удахгүй хүүхдүүд мань том болоод эхэлнэ хамтаа явахаасаа баг өөрсдөө дургуулгадаг болох ч үе ирэх бах те. Тэрнээс өмнө ингээд амжаад ингээд хүүхдүүдтэйгээ яг энэ цаг мөчүүдийг ингээд хамтаа өнгөрөөгөөд тэрийг нь бас эргүүлээд дурсах тэр боломжтой энэ контентуудыг ингээд гаргаж ирснээрээ ирээдүйд дараад нь ч гэсэн өөрсдөө бас том болоод эргээд харах дурсах те. Тэр зүйлүүдийг бүтээж өгч байгаа нь их сайхан санагдаж байгаа. За эхлээ зүгээр аяллаа талаар нэгэнт манай контентууд аяллаа сэдвтэй аяллаа талаар асуулт те. Хамгийн гоё аялсан одоо газар орны яг нэг цэг гэж нэрлэвэл өнгөрсөн оны хувьд л шүү дээ. Тэгээ яг нэг газар орныг нэрлэвэл ерөөд нэг амар том аймгаар нэрлэхгүй л гэж хэлж байгаа шүү дээ. 10 бусдын хавцал байсан юм уу? Яг тэнд очиж байгаа ерөнхийдөө бол аюу гоё том сүрдмээр тийм байсан. Зэмэн дараагийнх нь болохоор тэр нөгөө жаргантын гол байсан. Эрдэнэчлэн би. Тийм болохоор ерөнхийдөө одоо энэ өвлч гэсэндээ одоо өвлийнх нь үзэмж нь юм уу те. Одоо бусад энэ аялагч нарын юунаас харахаар аюу гоё харагдаад байсан шүү дээ. Тэгэхээр яг тэнд бас яг нөгөө буцаад нөгөө нэг сэтгэл татаад байгаа гэх юм уу те. Тэгэхээр тэр талаасаа яг тэр хоёр надад бол тэр хоёр яг destination цэг. Тэр гоё юм шиг санагдаж байна. Чиний хувьд? Миний хувьд манай хүүхдүүд надтай санал нийлэндээ Монголын ам. Гэхдээ яг зүгээр яг Монголын ам гэдэг хүүхдүүд бүгдээрээс нь хэлжсэн өмнө ч гэсэн тий. Тэр бол нөхөр бас гайхалтай гоё зүг байсан. Тэр нь бол тэр нөгөө нэг Хүсэл аймгийн бас нэг онцлог юм шиг санагдсан. Ингээд ялангуяа тэр Дагтын хотгор руу орчихсон нэ дараа тий. Зүгээр эргээд орсон ам болгон яг тэнд өгсөн тий тэр хавцал ам болгон бүгдээр үзэсгэлэнтэй гайхалтай нутаг байлээ. Тэгээд тэнд бол өшөө олон өдөр хоногуудыг өнгөрөөж өшөө ихийг үзэж тий хангалттай үзэх болох байх гэж бодсон. Миний хувьд гэхдээ яг хамгийн таалагдсан нөгөө нэг 2 км шавар. Шавар өвлийн замаар орчихдгоо юу? За тэр яг ингээд тоглоом ингээд. Гэхдээ зүгээр яг үнэглэхэд амар их ингээд аялж ийсэн аа.
гандан нуур гэдээсэн шүү дээ. Тийм Цагаан утгад уурсан те. тий. Юунаас Нэр чи цагаан уурсан шүү. Цагаан уурсан билүү? Цагаан уул. Цагаан уусан тий. Цагаан уусан бас Хөвсгөл аймгийнхан цагаан уусан. Хамгийн уртлын сум уу? Тий хамгийн уртлын тий. Уршаа яг завхан Хонтой адилтай сум байсан тийм. Тэг яг тэнд ингээд гандан нуур гэж байдгаа гэж сонсоод өнгөрснөөс бишээс ямар юу байдаг талаарчсан тодорхой мэдээллүүд тэгээд буцах зандаа ерөөхдөө нэг хонсон шүү дээ. Тэгээд тэр бол үнэхээр бас яг амар санаандгүй хэрнээ бүр амар гоё догтун тэр нуурынхан догтод тэр үзэсгэлэнд яг тэр нэг яаж яагаад бид яг нарж арахтаа бас ингээд нэлийн ойрхон очиод тий нарж арахыг яг хараад тэгээд энэ ч нууранд нь өглөө босоод нууранд нь сэлээд ч юм уу те иргэн өөрөө илстэй тэгсээр нь хажууханд нь модтой ногоотой тэгээд тэнд нь камплаад нөгөө бахан аялын тоош авч яасан дүүж ороод тэнд ач нэг юм засч аваад гэдэг юм уу те тий хэрэглэхгүй яаж байгаа. Тэгээд тэнд бол бас яг ингээд амар гоё ингээд бас урт хүнд хэцүү юм адил явдалтай аялын дараа нэг гоё амралт болсон нэг тийм зэг байж чадсан. Гэж яг тий яг өмнөх нь бид нар чинь нөгөө бошлоо хадан дээр бас уг нь 2 хоноод тий баг 3 өдөр өнгөрсөн хэрэндээ тэнд чинь нөгөө бороо орсоор хаад яг тухтай байж чадаагүй шүү дээ. Тэгээд яг уул хадаар ингээд жоох хаалгаад яваад нааш явсан ч гэсэн яг бороотой байж тараадсан. Яг цаана очиход бол яг бороогүй болчихсон. Нааж аргаж байгаа тэр үзлэнтэй байгалыг хараад ингээд тэгээ хүүхдүүдтэйгээ тэр үед яг тухайн үед яг нэг их бичлэг хийгээгүй тий. Ирэхэд зүмрээ жигдээс амраа гэдэг зорилготой ингээд зүмрээ хүүхдүүдтэйгээ надад тэгээ зөнгөрсөн. Тэр амин гоё зэгэрсэн миний хувьд бол. Тийм ээ. Би тэрийг мартцсан байсан байна. Тэр гандан нуурыг нэг айгуу гоё тийм тогтуун тий. Яг тийм тайвшрал мэдрэхээр тийм байсан юм шүү дээ. Тий. Тэгээ бас энэ дэр нэг юм нэмжээлэх нөгөө Монгол орнч нь өөрөө яг тийм Аурландын кампинг хийхэд маш таатай орн байна. Бусад улс орнууд ялангуяа өндөр хөгжилтэй ч юм уу улс орнуудтай харьцуулаад үзэх юм бол юу ингэж чөлөөтэй гарч үссэн газраа майхан засаад аялах тийм бүх газрын эзэмшилтэй хин нэгний эзэмшил болчихсон. За яг аялах боломжтой газруудаа өөрсдөө бүр төрүүлж нөгөө зочдуудлын захиалга өгдөг шүү. Тэр майхангаа барих газартаа захиалга өгчээж очдог гэдэг ч юм уу. За эсвэл бүр зилүүд газруудаа ингээд яадаг гэдэг. Австрали яг ингээд бас зилүүд аяллууд хийдэг юм шиг. Монголын тэнгууд нөгөө тал бас нэг таатай юм юу гэхээр нүүдэлчин тий малчин айл өрхөд их байдаг. Тэгэхээр нэг за ямар ч нэг тийшээ ингээд чиглээ явж хахад нэг айл байгаа, нэг өвлчөө. За ер нь газар орнуудыг сайн мэддэг хүмүүс бол уулынхан хаана ер нь өвлчөө байдаг үлээ тий. Хүмүүс хаагуур зундаа хаагуурнууд төлөх боломжтой. За газар орноо харж байгаад өвөл бол энэ хайр дээрээ малчин байдаг бол энэ хаваар нутаглах байхтай гэж мэддэг бол ямар ч айлыг олоод очих боломжтой гэдэг ч юм. Ингээ Монгол орн ч өөрөө нэг юм гоё онцлог тийм юутай байгаа даа байхгүй. Өгөгдөлтэй байгаа даа байхгүй тий. Тэгээд тэр их чөлөө бас тодорхой хэмжээнд ирээдүйд бол багассаар л байгаа. Одоо ч гэсэн багассаар л байгаа тий. Уул уурхай гэдэг ч юм уу мал аж ахуй цаашлаад газар тариалан ингээл бүх байдлаараа энэ газар орон хумирцаар байгаа. Тэгээд тэрнээс өмнө амжаад бас яг ингээд байх боломжтой газрууд явах боломжтой газруудаараа яваад их дураараа байгаа дээрээ тий. Ингээд явах боломжтой үеийг бас ашиглахыг хичээж байгаа. Тийм. Яг тэр нь бол яг харахгүй үнэн тий. Монгол байгаа дээр айлуулах тийм чөлөөтэй одоо өөрийнхөө хүсснээр юм аялал хийн. Гэхдээ нөгөө талаасаа бид нар нөгөө нэг байгальтай айлуулах нөгөө нэг ирээд явхад хүн одоо ирээд явсан мэдгэцгээргүй хэмжээнд л аялах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Байгальтаа ерөөсөө хор хөнөөлтөй хог бохирдолтой явж болохгүй тий. Тэгэхээр айлуулах тэрийгээ бас байнга бодож явах хэрэгтэй гэсэн үг тий. Одоо Аурландын оффроуд гингүүт бас зарим хүмүүс нөгөө буруугаар ойлгох бас магадaltaй шүү дээ. Одоо юу гэдгийг газар орноос эндээшлээ тий одоо юу гэдэг чинь хог бохирдол болгодлоо гэд. Тийм бол биш илүү нөгөө нэг хариуцлагатай гэх юм уу тий. Хариуцлагатай аялж байгаа гэдгийг айлуулах бас аялж байгаа хүмүүс нөгөө нэг хүмүүстэй ингээ бас түгээвэл зүгээрээ дүүх тий. Тийм. За тэгээд үг болдож үхэр холдлоо. За ерөөдөө өнөөдөр бас жоохон хитрхи их жоохон ярьчих шиг боллоо тий. Тийм ерөөдөө өнгөрсөн оноо бадж гин ирээдүйн оноо огтж гин тэгээд. Тэгээ бас нэр хэлхий марчиж бүгдэнд нь удахгүй хэрэг шинэ оны минь төргий. Тэгээ ямар ч битүүрийн аялал нэг шөнийн өвлийн аялал маань бол
аятайх явж гин. Одоо тэгээд ер нь бол орой болж эхэлж байгаа болох төр хамаг юмудаа цэнгэлчээд орд ирээд саад унтаад өглөө харин яг шүнийг яаж давснаа өглөө ярилцээ тий. Тий. Ямар ч өдний өргөл бол маш сайхан аятайхан байгаа суугаад байгаа шүү тий. Тийм ээ. Энд нэр бас нэг гоё юу байгаа шүү дээ. Наад нэр Цэнэглэх power bank тий. Өвлийн аялал хийсэн чинь олон шалгууруудын нэгэд гарч ирсэн юу гэхээр юмнуудын цэнийг амар хурдан дуусч байна. Камерын цэнийг хурдан дуусч байна. Дроны цэнэгүүд ерөөсө түрүүний ганц хоёр нисгэл 30 минут нисдэг батарейуд маань 10 минут болдог ч юм уу. Бүгднгэр энэ ч нэг юм том power bank-ыг залгачихсан. За тэгээд энэ ч мэдгүй хичнээн чим залгаж байгаа. Энэ доороос нь 220-оор ингээд хоёр тог авчихсан. Энд USB, A, B, C бүгднгээр нь тог авчихсан. Ингээ явж байна. Манайх болохоор өөрөөсөө хамаагүй илүү юм жижиг юм юутай тий. Багтаамж нь арай бага power bankтэй. Тэгээ зуны аялал хийж хахад ерөөхдөө нөгөө видео болон фото нэлээ хийдэг болохоор авдаг болохоор тэр power bank-ны манд цэнийг айгаа амархан дуусдаг юм лээ тий. Хүчин чадал нь арай бага юм шиг санагдсан. Тэгээд бас энийг бас туршиж үзэж байгаа тий өнөөдөр. Ер нь бол энэ баг манай байдагтай харьцуулахад хэд дахин өндөр хүчин чадалтай байлаа. Өөч манайхыг хэдэн баг 6-7 дуулж байгаа. 4 мөр шүү тийм. Тийм болохоор харин бас нэлээд олон юмнуудын цэний дууссан болохоор зэрэг залгаад бас ямар байх нь уу харъя гэж бодсон. Жинжэр цэнийн буурахгүй байх юм. Буурахгүй. Харин одоо ер нь бол зурх тасаагаад хөргөчөө залгаад пар тавиад одоо юу гэдэг чинь цэглэхэн тэн тавиад ингээ бүр аалж өгчиж тэгжэл дуусах юм шиг байна. Барж идэхгүй мэнэ. Харин тэгэхээр бас гайгүй сайн л яд юм шүү дээ. Ийм одоо энэ power bank бол бас яг аялаад явж байхад бас айгүй хэрэгтэй гэхдээ байнга дүрс авдаг болохоор юмнуудын маань цэнийг айгүй хурдан дусдаг тий. Тэгээ зэрэг тэгээ хүүхдүүдтэй явах юм бол бүгднгийнх нь утасны цэнийг iPad-ны цэнийг тий бүр амархан дусаад бас илүү их ерөн цэнийг шаарддаг. Тийм байна. Тэгэхээр бас ер нь бол өнөөдөр тэгээд аль болох байж болох юмнуудын эдний дэлгүүрээс бас бүгдийн л ерөөдөө туршихыг үзсэн тий. Яг бид таалагдсан юмнуудыг бидээс зөндөө олон юмнууд байсан л та. Яг хэрэгцээтэй өөрсдийнхөө хэрэгцээнд өмнөх одоо аялын туршлагууд дээр сүнслээд илүү сонирхсан юмнууд гэх юм уу тий. Тийм юмнуудаа л туршиж үзэж байгаа гэсэн үг. Тэгэхээр бас тий ямар байна бас өглөө ярилцъя тий. Өшөө юу дутагдж чинь бас юу хэрэгтэй эсвэл бид нар явж явсан юмнууд хэрэггүй юм юу байсан талаар ч юм уу тий. Тий. Окей. Caught behind Venetian blinds, out of reach for the city lights. This ain't where I belong. Hey, look at me, man, what I've become. I've been running east, looking for a sunset, digging deep since 9. What I thought was gone, sitting in my pocket, in plain sight, all alone. Think it's time for me to go, burn all bridges. All I know, I got lost along the way, fell between the poles, pulling stitches. Time to let go, to come what may. Don't look before you leave. What you give, you get to keep. So long, farewell, bye-bye. Let's have a toast for those lost old lives. And my crooked little heart that seems so rebellious is falling apart right now. I'm bleeding
Ямарч ингээд давандраа гараад ирлээ. Нилээ өксөр даваас гэсэн гараад ирсэн. Одоо шуурдаад хоторондоо. Дараагийн аялын контентээр хамт байгаарай. Өнөөдөр битэртэй хамт байсан баярлалаа. Баярлаа. Баяртай.